Сайн байцгаана уу? Бүгдээ шинэ оны мэнд хүргэе. Би өнөөдрөөс эхлээд хувийн channel нээж влог хийхээр шийдсэн. Маш удаан хугацааны турш влог хийндээ өөрийн гэсэн гоё сувагтай болоод дурсамжаа хадгалж үлдэндээ гэж мөрөөдөж байсан боловч цаг хугацаанд таарахгүй, ажил төрөл маань амжихгүй ингэж тэгэж явсаар байтал 3-аас 4 жил бараг өнгөрсөн байна. 2026 гарсан байгаа учраас дотроо бодож цаг хугацаа алдаж явахын оронд өнөөдрөөс ингээд шууд эхэлье гэж өглөө босоод шийдсэн. YouTube суваг нээгээд өөрийнхөө аз жаргалтай, дурсамжтай мөчүүдийг бичиж үлдээснээрээ өөрийнхөө өр хүүхдүүд цаашлаад найз нөхөд маань, гэр бүлийнхэн маань үзэх одоо маш гоё дурсамжтай бичлэгүүдийг би өөр авч үлдэх юм байна. Дурсамжуудаа мөнхөлж үлдээх юм байна гэж бодсны үндсэн дээр сувгаа нээгээд өнөөдрөөс бичлэгээ оруулах гэж байна. Өглөө шууд влог хийж эхлэнэ гэж бодож ирсэн. Тийм болохоор өнөөдөр ямар нэгэн төлөвлөсөн ажил, ямар нэгэн шин содон сонин зүйл болохгүй. Зүгээр л өөрийнхөө энгийн нэг өдрийг хэрхэн яаж өнгөрдөг тухай та бүгдтэй харуулъя. Миний нэг энгийн өдөртөө хамт байгаарай. Миний үгийнх болохоор аль нэлээ? Энийг уу гэсэн. Би саяхан төрсөн. Хүүхд маань 6 сартай гэртээ байгаа учраас ажилдаа үеэсээ арай гайгүй зав чөлөөтэй байгаа гэсэн үг. Зүгээр сууж бас чадахгүй байсан болохоор Instagram дээр гоё unboxing, mystery boxлдаг тийм бяцхан контентуудыг хийж эхэлсэн. Би контент хийхэд зориулаад бараанууд захиалсан байгаа. Тэгээд бараануудаа авах гээд D-Mart руу явж байна. Машиндаа бичлэг хийхээр болохгүйсэн болохоор D-Mart-аас машиндаа утас тогтоогч олж авлаа. Уг нь би бодохдоо влог хийж эхлэхдээ ингээ бүх юмаа бэлтцсэн. Нүрээ гоё будаад, гоё хувцас өмсөөд бэлэн байж байгаа влог эхлүүлнэ гэж аяух мөрөөддөг байсан. Яг бодит амьдрал дээр энд нэг өглөө сэрээд өнөөдрөөс бичлэгээ хийж эхлэе гэд шийдсэн учраас ямар ч бэлэн байсангүй notice бидэг энд буцаад өгшүүлээ тавиад байгаа. Тэгээд харин хаанаас өгөх ёстой юм болоо. Яа. Дараа дээр би ер нь том хүүгээ төрүүлснээсээ хойш ажил гэр гээд өөрийнхөө яг хүсэж сонирхож байгаа зүйлсийг хийж амжаагүй ямар нэгэн хоббитой болж чадаагүй ч гэдэг юм уу те. Нэг л их ажилтай хүн тэгээд ажиллаад харлаа орой ирээд гэртээ үр хүүхдтэй цаг зав зарцуулна гээд өөртөө маш бага цаг зарцуулсан юм шиг надад санагддаг. Бага охиноо төрүүлснээс хойш ер нь энэ гэртээ байх хугацааг маш их одоо талархаж хүлээж авч байгаа. Эмэгтэй хүн бас юм олдох маш нандин маш сайхан мөч юм шиг надад санагдаж байгаа. Ингээд ажил гэр гээд хүн болгонд юм удаан хугацаанд өөртөө ажиллах цаг хугацаа ерөөсөй гарч өгдөггүй. Азар надад юм бас жил гарангийн хугацаанд ингээд өөртөө бас хувийн орон зай, хувийн цаг гарах юм гоё мөч одоо тохиож байгаа учраас яг энэ үед л одоо энэ цаг мөчөд би влог хийх хэрэгтэй байна гэж аюу хуран зориг авч хийж эхэлсэн. Өнөөс каргоноос ийм олон бараа авсан бүгдийг нь гэрлөөгөө орж аваад unboxing хийж үзүүлнэ. За би сая каргоноос юмнуудаа авсан баталж үзэх чинь ард нь манай хүүхд орилж магадгүй шүү битгий гахаад. Киттэй зүйлтэй. Би нөгөө нэг юм Instagram хаяг дээр бэлэг бодог ASMR бичлэг хийж байгаа. Анриотой бэлэг боож үзүүлдэг. Ийм хөрхөн бугавч ирсэн байна. Нөгөө нүрийн ширхгээр нь бооччихъя. Долоор нэг тодруулагч ирсэн байна. Хүүрний осор байгаа хаа. Нэг ямар тааж тусдан задлж үзүүлнэ. Манай гэрийн нэг гишүүн. Томоотой бичлэгэнд ороодох юм. Сая хүүхд маань уйлаад саатуулчаад буцаад хүрээд ирлээ. Бичлэгээ үргэлжлүүлээ. Ийм хөрхөн гоо сайхны юмнууд гарч ирж байна. Би нөгөө нэг саанрын уус гадна гоо сайхны бокс бас бодог бичлэг хийдэг. Тэн яар хөөрхий. Чихний нүх цэвэрлдэг.
sneaker нөгөө цаасан савн энийг ширх гэр нь аваад гараа угаачдаг энэ тойл байна. Яа спрей авсан нүрлүүгээ ингээд цацдаг. Энэ амар гоё. Энэ үнэртэй усны гэр дараагийн харьцаа. Өөрөө гэртээ ингээд ууч хийгээд зүчдэг юм хөрхөн юм. Тэгээд ийм сааны өтөд дэвтэрнүүд. Энэ харьцан тийм л өнгөд байна. Дараагийнх нь ийм том. Игор ус ороогчнууд ирсэн байна. Сүүлийн үед айгуу тренд болоод байгаа. Үсээ ингэ ороочдаг. Чолкны юм дуу гарч ирж байна. Ийч шаваад явах амар амардаг. Энэ V-line гаргах гэж. Нүүр ингээ V-line болгодог юм. Нүүр өргөгч гэх юм уу? Өөр ингээс юу гарч ирэх вэ? Тэ усны хайрцагнууд маань өөр өнгөд нь гарч ирж байна. Би энэс яг миний нөгөө бокснд таарах ууг сайн мэдэхгүй л юм. Цахилгаантай бүх бодгийг хийгээд ингээд цахилгаандаар ингээд аваа явчихдаг. Би бүр юу захиалснаа өөрөө мартчихжээ. Бүлээн чинь тавьдаг уут. Охид бүсгүүчүүд маань сар алган нуруу хөвлөгээр нь аюу хүчтэй өвддөг. Эндээ халуус хийгээд нуруунд дээрээ эсвэл хөвлийн дээрээ тавих юм бол аюу гой өвдөл намдаж өгдөг. Энэ бас хөөрхөн өсөлтийг захиалсан юм. Ийм гой body mist 3 үр төрлөөс нь захиалсан. Гарын тос, зөндөө олон гарын тос, гоёлаа, хавчаарнууд, болт, хаад бахан хавчаар. Юу вэ? Хог юу? Яг гэртээ захиалсан байна. Дотор нь хам пост. Ийм том. Ямар хөрхий нараа. Цүнхнээсээ сууж ууж болдог юм. Кити. Пинал. Ямар хөрхий юм бэ? Бант нь хараач. Nice. Кромитэй. Пинал. Хамгийн сүүлийн харьцагнаас нүүрний тос авахч цаас багснууд эднээс амар хөөрхөн нэг ийм багснууд ташлокнууд энийг задлж үзүүлнэ. Ийм парлон тэгээд үнэртэй ус. Цүнхэндээ хийгээд аваад явах тохиромжтой. Спонж гэдэг шүү дээ. Спонж. Хагарцсан байна. Тэгэхээр энийг өөртөө л авах. Миний эхний ээлжинд ирсэн бэлгнүүд маань ингээд дуусж байна. 3 хоногийн дараа дахиад нэг ирнэ гэсэн. Амжих юм бол гоё unboxing бичлэг хийн гэж бодож байна. Амжихгүй байвал хийж амжихгүй. Ямар ч тач та бүгдтэй захиалсан зүйлсийн unboxing хийж үзүүллээ. Таалагдсан байх гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Bye.